Сайн байцгаана уу? Од өндөр суугаас та бүхнийхээ амрыг мэдчилж байна. Дэлхийн дуу хоолой нэвтрүүлэг маань эхэллээ. За өнөөдөр Reebok ба их замын түүх гэсэн сэдвээр ярилцсан. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар дэлхийн сансрын 7 хоногийн арга хэмжээг зохион байгуулжсэн Дүүдү боловсролын сан маань нэвэндэгч байна. За мөн цахим ирээдүйд хамтдаа G-Mobile компани. За студид бизнес судлаач Батэрдэн хөтлөгч орно хоёр ажиллаж байна. За нэвтрүүлэг маань NTV Од өндөр радио 107 83.3 гэсэн ост толгоноор та бүхэндээ хүрч байна. За өдрийн мэнд төргий. Өдрийн мэнд. За өнөөдрийн сэдв их замын түүх Reebok компани. Төлөөлөл нь Reebok компани. Яагаад бүр их зам гэд нэрлэж үг гэхээр одоогоос 130 жилийн өмнө 1895 онд үүссэн компани байхгүй. Бидний хувьд бол нэлээд урт түүхтэй нэг хүний гэхээслүүтэйгээр бүр ингээ үе дамжихаасаа гадна өөр компаниудад наас цааш нэлээд шидэгдсэн те бүр ингээ өсөж журуутсан гэдэг бүхий л одоо компани байж болох статусуудыг бүгд ингээ түүцсэн юм шиг. Ийм учраас энэ өсөлт дуруудалтын өстөө нөгөө юу гэдгийг карьер замнал гэдэг утгаараа ингэ нэрвсэн. За тэгвэл биднээс энэ Reebok-ыг ярихаас өмнө түүхийн сүхий 1895 он гэлцсэн. 1895 онд Английн Болтон хотод William Foster гэж хүн анх хадаастай одоо биднээс шипитэй гэж ярьдаг те уландаа хадаастай ийм гүйлтийн гутал хийж хийснээр энэ компани байгуулагдсан. Компаниач гэсэн Foster ба хүүхдүүд Foster and Sons гэдэг нэрлсэн. Тухайн үеийн 1900-аад оны үед компаниудын нэрийг өгөхдөө хүмүүсээ амбица илэрхийлээд энэ бол ингээ үе дамжин уламжлагдах компани маа хол явах юм а гэдэг утгаараа хүүхдүүдэд оруулж ирж байгаа. Тэрнээс бол тухайн үед бол хүүхдүүд нь бизнест орж ирээгүй байсан. Тэгээ ийм мод байсан юм л да. Бүх компаниуд ардаа ингээд хүүхэд гэж нэр авдаг. Тэгээ энэ модороо бол анх энэ нийтийн жижигхэн дагуул энэ нэрийг өгчээсэн байгаа. Reebok бол гарч ирээг байгаа шүү дээ. Тэгээд ингээд Reebok-ыг анх гаргаж ирсэн тухайн үед яагаад тэр шипитэй гутал анх хийгээд амжилтанд хүрчихв гэхлээр тухайн үеийн гүйлтийн зам чинь одооных шиг юм биш. Нөгөө юм шорон зам, зүлэг байсан. Тэгээд зүлгэн дээр ч одоо хөлн бүчнэг шипитэй яваад байгаа шүү дээ. Тэгээд нөгөө Google-ээр шипи хэрэг болдог, халтардаг. Ялангуяа нөгөө тэмцээний үе бороо орно. Тэр үед бүр халтраад ингээд маш их цаг алддаг байсан. Тэгээ энэ анх шипитэй гутлаа хийж нэлээд амжилтанд анх хүрсэн байгаа. Тэгээд энэ гуталч нүртэл нөгөө тухайн үеийн олимпийн юунуудаар бүр амжилтанд хүрсэн хүмүүс яг энэ Reebok-ийн гутлыг өмсөжсэн бол таарж марсан юм баримтууд бас байж байгаа. Тэгээ яг спорт талаас бол мэдээж манай нөгөө Бацаа ярьдаг шүү дээ. Би илүү нөгөө бизнесийнхаа замлуудыг ярих гэдэг. Тэгэхээр өнөөдрийн сэдвүүд юу яг агуулгад нь багтах вэ гэхээр анх яаж үүссэн, дундаа яагаад завсралчихсан тэр 100 хэдэн жилийн дотор яагаад байхгүй байсан. Эргээд амжилтанд хүрэж олонний хүртэл болоход ямар алхам, ямар үйл явдал тусалсан. Тэгээ яагаад тэр зэгтээ сайн яваагүй ингээд дампуураад бусдад зарагдаад яваад байсан те. Одоо яагаад ингээд Reebok дайжгүй байгаа гэдэг энэ агуулмжуудыг бүгдийг ярихаар бэлтгэлээ. За тэгээ түрүүний компани байгуулагдаад нэг хэсэг түүх алгуулчихж байгаа. За тэгж байгаа 1958 онд ач нар нь гарч ирээд Joe болон Jeff гэж хоёр ач нь гарч ирээд тэгээд Reebok гэдэг нэрийг өгсөн байгаа. Reebok гэдэг нэр нь болохоор Африкийн нэг юм зээр гөрөөс үт юм л да. Их айгу хурдтай шаламгаа. Тий, Springbok гэдэг нэг гөрөөс байдаг шүү. Тэр бахта бараг. Тий, яг хөө нэр нь болохоор одоогийн нөгөө биднээс Reebok гэвчсэн байгаа шүү дээ. Reebok гэдгийнх нь R-ийнх нь эхний хоёр double E-гийнх нь нэг нь H. Reebok гэх юм да, Reebok. Тим нэртэй гөрөөс юм байна. За тэрийг бэлэгдээд маш хурдтай юм байна. Шилжилт хөдөлгөөн сайн хийж чаддсан юм байна. Газартаа зуралдаад нөгөө огцом ингээд цухтаажсан гөрөөс үчиг огцом ингээд тэрэлтэй аваад иргэдэг шүү дээ. Тэгэхээр тэр одоо ч амьтан чинь халтарчих юм бол нөгөө ирвсэндээ ч юм уу баригдчих нь шүү дээ. Тэгэхээр тэр газартаа маш сайн зуралддаг гэдэг юуг нь одоо бэлэгдэж тэгээ хурдтай хүчтэй авхаал цамбаатай гэдэг нь бэлэгдэж Reebok гэдэг нэр өгсөн юм байна. Оо ямар гоё юм. Тий. Гөрөөсийн нэрээр нэрлэгдсэн юм байна шүү дээ. Тэгэхээр нөгөө нэг бидүүд саяны хоёр нэрийг нэг нь хүүгээ бэлэгдэж утгуудаан яваасай гэж нэр өгсөн бол дараа нь ач нар нь илүү нөгөө брэндэд тоддох нэр өгчээ. Тэгэхээр альваада энэ дөр нөгөө сургамж дээр чиний бүтээгдэхүүн брэнд чинь өөрөө нөгөө тэр
юу хэлэх гээд байгааг чинь ерөөсөө юуны төлөө яваад байгааг чинь илэрхийлэх ёстой шүү гэдэг одоо бас сургамжийг эндrүү гэж байгаа. За ингээд 58 он хүртэл тэгвэл ер нь яатсан юм. Энд ч одоо ингээд юу болсон юм бэ гэхлээр 60 жил байхгүй байсан юм. 60 жил байхгүй болчихж байгаа байхгүй тий. Энэ 60 жилд юу болсон гэхлээр мэдээж нөгөө дэлхийн 1-р дан, 2-р дан ингээд үргэлжилж байгаа. Энэ үед хүмүүс спорт гутлаар гангарах ялангуяа шипитэй гутал хүмүүсд одоо хааж явах юм блэ тий. Илүү эднийх болохоор нөгөө гар урлал дээр суурилсан бизнес байсан. Тэгэхээр нөгөө цэргийн дайчилгаа одоо энэ хувцас сунрагдчих айгу хэцүү шттэ цэргийн дайн байлданы үед одоо ч гэсэн хангамжийн асуудал нь хэцүү байдаг те. Тэгэхээр яг тэр утгаараа нэг хэсэгтээ ерөөсөө ингээд тэр гол зорилгоо ер нь умартаад спорт гутал гэхээс лүүтэйгээр дайны хувцас сэргэлэл гэдэг рүү орцсон юм билээ. За ингээд Reebok гэж нэрлээд нөгөө хоёр маань нэлээ явжээ. Гэтэл энэ дээр яг нөгөө амжилтын түүх буюу компани өсөлтийг харахаар тэр Paul Fireman гэж нөхөр яаж байгаа гинт энэ түүхэнд орж ирж байгаа гаднаас. Тэгээд анхны тэр нөгөө 300,000 ширхэг хос гутлыг Америкийн зах зээл дээр энэ чинь Англид яваад байгаа шүү дээ. Англидээ бол яг хуу тамирчид нь үнэхээр л энэ Reebok-ээр хадаастай гутал мотлоо өмсөөл амжилтанд хүрээд байгаа. Гэхдээ дэлхийн брэнд бол чадаагүй байсан. Дэлхийд танигдж чадаагүй байсан. Үүнийг тэр Paul Fireman гэдэг нөхөр анх Америкийн үзэсгэлэнт гаргаж байгаа. Энэ Америкийн болохоор мэрэгжлийн одоо нөгөө спортын гутал хувцсны ассоциац гэж байгаа байхгүй юу. Тэрнээс жил бүр явуулдаг тэр үзэсгэлэн гаргад юм байл та дэлхийн өнцөг болон бүрээс хүмүүс орж ирж бүтээгдэхүүн танилцуулдаг. Яг энэ агшинд тэр гутал тэрэн дээр танилцуулагдаж тэр Paul Fireman гэж одоо энэ компаниг одоо өсгөтн тус болсон энэ эрхэм орж ирж байгаа байхгүй юу. Тэгээд тань танилцсан байгаа. Ингээ 1979 онд 1979 онд энэ хүн анхны хараад одоо энийг болохоор бизнес өстөө нүдтэй гэдэг шиг байгаа байхгүй юу. Энэ гутал Америкт өстө бүүн болох юм байна. Энэ бол ирээдүй байна гэдгийг манай хүн тухайн үед дараад нь ярьцлага өгсөн дээр би хараад л мэдсэн гэж хэлдэм билий. Тэгээд энэ гутлыг аваад биш энэ гутлыг Америкт борлуулах эрхийг аваад тэгээд өөрийнхөө нэртэй бас нэг борлуулагчийн нэрээр Америкт энэ гутлыг анх зарсан байгаа байхгүй юу. За яг энэтэй давхцаад 79 он гэл анх эрх авсан жилдээ 3,000 л гутал борлуулж исэн бол 80 оноос бүр ингээд эрчимтэй өссөн. Одоо жишээлбэл тийм. Одоо жишээлбэл 3 жилийн дотор 13 сая ширхгийг буюу 307 сая доллараар зарсан болчихж байгаа байхгүй. Нөгөө 3,000 ширхгийг эхэлж нэг гэрээ хийж авч ирсэн бол үгүй 13 сая хос гутал тэрнийх нь үнэлгээ нь 307 сая доллар болчихж байгаа. Маш сайн маркетинг явсан байна тий. Тий. За энэ болохоор яг хуу маркетинг гэхээс лүтгэр мань хүн болохоор юу юм бэ л та. Тэр Paul Fireman болохоор борлуулагч хүн. Тэгээд энэ болохоор ганцхан энэ гутлыг биш ер нь одоо нөгөө брендийн гутлуудыг борлуулж яадаг. Тэгэхээр ямар гутал аль сегментэд зарагдаад байгаа, хинд зарагдаад байгаа, ямар тохиолдолд зарагдаад байгаа, тэ улирлын шин чанар байгаа мó, эрэгтэй эмэгтэй хүүхдийн гэдэг чинь нөгөө борлуулалтан дээр сууж байгаа, лангуун дээр сууж байгаа юм чинь sales channel-а маш сайн мэдж байгаа юм байхгүй. Гэтэл нөгөө үйлдвэрлэгч маань болохоор үйлдвэрлэлээ сайн мэднэ. Тэр нь хүлэнд ямар эвтэйхэн байх талаасаа, бүтээгдэхүүн хөгжүүл талаасаа, бизнес хөгжил буюу зах зээл талаасаа болохоор нөгөө Paul Fireman илүү байгаад шүү дээ. Энэ хоёр нэгдчихээр би энэ дээр бас нэг хэлмээр байгаа юм юу гэвэл альч түүхэнд альч компани түүхийг харахаар нэг нь яг технологи үйлдвэрлэлээ барьдаг, нөгөөх нь түүнийг хэрхэн зах зээлд хүргэх вэ гэдгээ барьдаг. Хүмүүс хоёр нэгдчихээр ерөөсөө бизнесүүд амжилтанд хүрээддэг. Тийм ээ. Тэгэхээр яг энэний сонгодог жишээ бол яг энэ дээр гарч ирж байгаа. Ингээд хэлэхдээ мань хүн яасан гэхлээр 79 онд шүү. Би албар оныг хэлээд байгаа нь. Энэ эмэгтэйчүүдийн спорт гутлын хэрэгцээг хангаж чадах юм байна. Тийштэй. Одоо нөгөө 80-аад онд чи Америкт нөгөө нэг Арабикийн хүүхнүүдийн кассетэнд ингээ Арабик хийгээл бүжиглээл идэг. Тэрний яг бүүм цаг үе. Тийм. Тэр чинь 80 оноос байхгүй юу? Тийм. Тэгээд тэр үед болохоор нөгөө эмэгтэйчүүд спортод гэхээс өтгөр яадаг ч юм дэ нэг өнгө үзэмж гэдэг юм уу? Ирчүүд л одоо хурд хүчглэр нэг ирчүүдээр төсөөлөгдөд байдаг ч нэг те. Тэгээ яг эмэгтэйчүүдэд тухайлан зориулсан гутал спортын гутал ер нь нэг юм орон зай хоосон байсан байхгүй. Тэгээ тэрийг дүүргий гэж мань хүн ботсон байгаа. Тэр яагаад гэхлээр гутал нь илүү тийм нэг юм
түүхэн дээр гарахлаараа би яг өмсч үзээгүй л дээ. Гэхдээ эмэгтэйчүүд зориулсан тийм нэг уян хатан те өмсгөд хялбар энэ гэдэг байгаа юм байна. Одоо түрүүн битээр бас брэндүүдийг ярьжсэн шүү дээ. Нөгөө яаж хахад одоо ч Adidas гингүүт илүү тийм бүр илүү яг мэрэгжлийн болоод эхэлцдэг те. Энгийн бидэд өмсгөд нэг жоохон хэцүү ч гэдэг юм уу. Би буруу ярьж магадгүй ер нь нэг юм спорт руугаа хит орчихлоор энгийн өмсгөд жоохон хэцүү болдог фристайл гэж яадаг те. Тэдүүс стрит стайл ч үлээ. За тэр тал руугаа арай дээр байсан юм байна. Тэгээд тэр готл борлуулагч хүн болохоор яг эмэгтэйчүүдийн зах зээлийг эзэж болох юм байна гэж бодож төрүүлж харсан байгаа. Гижитал яг тэрнтэй давхцаа түрүүний чиний гой санаа өгсөн тэр нөгөө 80 оны нөгөө аэробикийн бум. Энэ бүр аэробикийн бум гэдгээр алдартай юм билэ. Тэгээ аэробикийн бум болонгууд тэр үед нь нөгөө алдартай загвар өмсөгч телевизийн нөгөө фото модель гэж ярьдаг та шоуны тэр эмэгтэй яг энүүгээрээ дээр үеийн хуурцэг гэдэг штэ. Тэр үчин пересток буюу нөгөө касет тоглуулагч айгу модонд орж исэн бас үе байхгүй юу. Тэгээ яг энэтэй давхцаад тэр өөрийнхөө хувийн юг борлуулсан байгаа. Энэ нь болохоор дэлхийн түүхэнд хамгийн их нөгөө видео хичээл зарсан хүнээр тодордог юм хүн юм биш үү. Тэгэхээр яг энэ хоёр давхцсан учраас ерөөсөө бүр энэ борлуулалт чинь бүр бум болсон. За энэ дээр юу гэж хэлэх гээд байна гэхлээр бизнес центр ямар гардаг л нөгөө Blue Ocean гэж яддаг штэ. Хоосон зах зээлийг эзэлгдэг тэ. Нөгөө улаан зах зээл дээр одоо бүр ингээм тэмцэн тулдж байгаа дээр ч юм болохоор Nike байж байгаа, Adidas байж байгаа тэ. Өшөө нөгөө брэндүүд бас байгаа. Тэднээс ингээ бүгд тулдж яхад яг зэрэгч ороод байх чадал бол Reebok тухай үед байгаагүй. Гэтэл энд хоосон хүний тоохгүй байсан тэр эмэгтэйчүүдийн фитнес, гэрийн фитнес гэж яриад байгаа. Тэр фитнес дээр бүр ингээд доминант бүр өөрөө бүр ингээд жинхэнэ авар болчихгүй нөгөөдөлөөс хаяад. Ингээд бүр айхтар амжилтанд бүр огцом хүрээд яг энэ акшндаа болохоор нөгөө Nike Mac-аад гүцэд дэлхийн 1 номер шууд олцсон. Тийм үү? Тийм, Reebok ч номер одоо спорт хувцсны дэлхийн 1 номер олчихсон. Тий. Хоох. За. Тэгээд Америктаа шүү. Америктай юм шүү. Америкийн номер 1 болно. Тэгээ Америкийн зах зээл чинь өөрөө баг дэлхийн зах зээлийг ингээд төлөөлж яваад идэг шүү дээ, тий. Тэр утгаараа дэлхийгч гэж бас зөрүүтэй мэдээлэл байгаа юм байна. Зөв. Одоо энэ чинь уг нь Англиас гаралтай юм байгаад байдаг. Тэгтэл нэг залуу гарч ирээд Америк руу оруулсан юм байна. Маш холбоо сүлбээ сайтай хүн байсан учраас бүүн болгоод Америкт номер 1 болгосон юм байна шүү дээ. Тэгсэн. Тэгээд мань хүнд болохоор юу хэрэгтэй байсан гэхлээр нөгөө sales channel буюу борлуулалтын сувг нь байжсэн байхгүй бэлэн. Тэгээд өөрөө энийг хэрхэн хүмүүстээ хүргэх вэ гэдэг туршлага нь байжсэн тий. Тэгээд тэр гутлаа одоо яг иймиг захиалуулмаар байна гэж захиалчихлаар одоо хэрэглэгчийн хамгийн сайн мэдж байгаа хүн л одоо бүтээгдэхүүнээ хөгжүүлэх нь сайн шүү дээ тий. Ер нь бол тэгээ яг энэ гой давхцал нь бий болцаан гэдэг гол мессеж хэлэх гээд байгаа. Тэгээд энэ дээр гарсан сургамж нь бол юу вэ гэхээр тэр Blue Ocean буюу олонний тэмцээгүй байгаа хоосон зах зээл байхыг ер нь мэдрэх нь аягүй чухал шүү борлуулагч sales хүмүүсийн хувьд бол гэдэг. За ингээд Airbic-ийн энэ юу ч юм болохоор нэлээ ингээд газар аваад явж итал буцаад эн чинь байнга юм байхгүй шүү дээ тий. Тэр зах зээлийн чинь дараад нь томчууд адилхан л орно тий. Бусад үржлэгчнөр нөгөө хүний нэгдээгүү байсан зүйл хэсэг л бол явхаас шүү дандаа явах чадахгүй. Ингээд явж исэн яг тэр үед нөгөө юу яаж байгаа. Технологийн хувьд нэг шинжилэл нийт даяараа спортын хувьд үйлдвэрлэгчдийн дунд явсан. Тэр нэг ямар нөгөө юу гэдэг мод явсан байх лэр гутлын уулыг хийжүүлсэн гэж байдаг байхгүй. Гутлын ууланд хий шахсан гэж памп гэж яриад байгаа. Тийм. Памп гэж. Одоо яг наад үуч нөгөө Nike бол энэгээрээ яг алдартай байсан шүү дээ. Пампаараа. Тийм, Nike. Тэрний копицсэн гэх юм уу одоо тэр урсгал руу орсон гэх юм уу тийм юм болсон юм байна. Тий. Одоо энэ чинь энэ одоо болохоор юу яаж байгаа юм? 89 он болж ирж байгаа. За ингээд 89 он болоод ирнэ гэдэг нь ягаад памп хийж технологи өөрчилсөн гэхлээр энэ дөр түрүү Nike дээр бол ярьсан Air Jordan гэ гардаг гэдэг чинь нөгөө болсон шүү дээ. Биднээс Nike компани нөгөө талдаа Nike компани гутал үйлдвэрлэдэг гутал ганцаараа хинч биш. Тамирчин гуталгүй бол бас хинч биш. Гэтэ энэ хоёрыг нийлүүлээд нэг брэнд хийжсэн юм аа гэдэг Air Jordan гэж явсан шүү дээ, тийм. Яг тэрнтэй адилхан ингээд нөгөө гутлууд ингээд агаартай дундаа болоод ирж байгаа юм. Энийний цаад технологи нь юу болоод байна гэхлээрээ нөгөө агаар шахчихаар одоо бид бүгд гутал хүмүүсийн мэдэн дээ. Яг ингээ агааргүй гултай гутал байлаа гэж бодъё л да. Айгуугаа ширэн гултай гултай гэдэг тий. Тэгээ ингээд гიშгэлэр тэр гутал хөлийн хിവэр
одоо хүн болгоны хүл чинь өөртөө арзмаар нэг ч гэсэн. Тэгээд тэр хөлийн хэлбэрт бол агааргүй ул хэлбэрждэггүй юм байна л да. Гэтэл чинь агаар шахацсан ултай гутал болохоор яг ингээд хүн хөлөөр өмсгөлөөр яг тэр өсгөөрөө ингээд нөгөө пумбигээд хотоогоод хүнийхээ хүлэнд хэвтэйхэн болж ирд юм. Би бүр анх өмсч үзээд уулга алдчихсан. Ямар гоё ийм эвтэйхэн байдаг л байгаа тэгээд тий. Тэгэхээр нөгөө спортын хүн байтугай энгийн бидэнд хүртэл хүлэнд эвтэйхэн гутлагдчих чинь тэрээс хамгийн гоё гутал шүү дээ тий. Загвараасаа илүү баг хэрэгтэй зүйл чинь хүлэнд эвтэйхэн байх. Тэгэнгүүт энэ хүлэнд эвтэйхэн байхыг ингээд технологич нь технологийн өрсөлдөөн нь ганц компани гэхгүйгээр олон компани орохлоор одоо бидний өмсөд байгаа энэ нөгөө гоё юм хөлн дэвтэйхэн готлууд чинь гарах үндэс нь болчихж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ дээр ямар юм хэлэх чинь гэвэл өрсөлдөөн өөрөө нөгөө шинэ технологиг бий болгож идэг юм аа. Тэгэхээр өрсөлдөөнөөс бүүэ ороод дагаад яв. Хоёр дахь хэлэх нь юу вэ гэвэл тэртээ дөрөв агаар одоо шахаж байгаа тэр технологи нь үнэхээр одоо ирээдүйн тренд юм болвол copy paste те биднээс зарим нэг юм өөртөө шингээгээд авахаас арга байхгүй. Тэр патент лиценз нь л юу юм гэхээс биш. Гэхдээ хөгжүүлэхээс арга байхгүй шүү гэдэг. Бити технологиос хоцроороо гэдэг мессеж хэлэх гээд байгаа. За хоёлаа хамтран ажиллагчаа дуртачаад цаашаа үргэлжлүүлье те. За тэгээ. Нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар энэ Creators of the Space Era гэдэг энэ сансрын эренг бүтээгчд гэсэн урайтай. Тэгээ өмнө нөгөө дэлхийн сансрын 7 хоног гэдэг арга хэмжээ бас Монгол зохион байгуулагч бас энэ аягүй гоё арга хэмжээ болж байсан байхгүй. Манай хүүхд чинь 5 настай тэгээд ийм жоохон хүүхдүүд орох юм болов гэсэн чинь орох боломжтой болоо. Тэгээ очиод тентчээстэй нөгөө шүхэр мөхөр хийж нисгэж мисгээд аягүй олон туршдаг ийм төхөөрөмжүүд тоглоомуудтай. Тэгээд аягүй ийм одоо энэ чинь нөгөө олон улсад болдог ийм үйл ажиллагааг Монголд авчираад болсон би бүр маш их баяртай байсан. Тэгээ тэр өдөр гэр бүлэрээ одоо яг тэр зохион байгуулж байгаа зайсан ил дээр өдрийг өнгөрүүлээд маш юм гоё арга хэмжээ болж исэн. Тэгтэл одоо болохоор энэ арга хэмжээг зохион байгуулж исэн энэ улсууд маань энэ International Space Camp гэдэг зүйлийг олон улсын сансрын тусланг 2025 оны 7 дугаар сарын 3-наас 10-ны өдрүүдэд олон улсын хүүхдийн найрамдал цогцлборт зохион байгуулах гэж байгаа юм байна. Тэгэхээр яг гоё наадмын өмнө хүүхдүүд маань буцаж ирээд гэр бүлтэйгээ наадмаа тэмдэглэх юм байна. Тэгэхээр одоо 9-өөс 16 насны хүүхдүүд энд бол хамрагдах боломжтой. Сансар улам STEM гэдэг байгаа шүү дээ. Нөгөө Science, Technology, Engineering, Art, Math гэсэн одоо үгний товшил буюу бүхий л гоё шинжлэх ухааны юм хөтөлбөрөөр одоо нэгтгэсэн тий. Энэ 7 хоногийн турш шинжлэх ухааны сонирхолтой бүтээлчээр ингээд суралцаж бие даах нөгөө олонний дунд орох тий. Тэгээ шинжлэх ухааны сонирхолтой тэр хүүхдүүдтэй мэдгүй одоо насныхаа найзыг тэндээс олж авах юм билүү. Тэгээ сорилттой одоо тулгардаг бие даадаг гэдэг байдал бол туслан явахад яаж бас гарч ирдэг үлээ те тэгээ шийдвэр гаргалтанд суралцсан гэдэг юм маш олон давуу талуудыг бол дуртаад байж болж байна. За олон улсын сансрын тусланд бол одоо 10 гаруй орны 500 орчим хүүхэд оролцсон. Тэгэхээр олон улсын найзуудтай болох нь за соёлын болон танин мэдхийн олон талт үйл ажиллагаанд ингэж хамрагдана гэсэн үг. За сансар шинжлэх ухааны чиглэлд үйл ажиллагаа явуулж байгаа дотоод гадаадын олон байгууллагууд хөтөлбөрийн хамтрагчаар ингэж оролцож байгаа. За тухайлбал дэлхийн сансрын 7 хоногийн холбоо World Space Week Association буюу энэ Унгар, Хонконг, Оросоос туслангийн хөтөлбөрт хамтарч ажиллаж байгаа юм байна. Тэгэд олон улсын хүүхдийн найрамдал цогцлбор одоо вебээр та бүхэн манд бүртгүүлэх юм боломжтой байна. Надад бол энэ үнэхээр гайхалтай санагдаж байна. Хүүхдүүдээ бас те амраа одоо чи хаана яаж амраах уу гэж байгаа бол яг энэ гоё шинжлэх ухааны танин мэдхийн юм одоо цогц хөтөлбөр дээр ингээд очиод гоё агаартай газар очиод те ингээд ирэх бол маш гоё санагдаж байна. 7 хоног юм байна. 7 хоног. 7 дугаар сарын 3-наас 10-ны өдрүүдэд шүү. Тэгээ та бүхэн илүү дэлгэрэнгүй мэдээллийг авах хүсвэл 75 9 99 66 гэсэн дугаар руу дотор дугаар нь 2 гэж орох юм байна. За мөн www.camp гэд Q үсгээр эхлэх юм байна шүү. campmongolia.com гэж байгаа. За ийшээ ороод бас илүү дэлгэрэнгүй мэдээллийг авч болно. Та бүхэн маань энэ гоё одоо боломжийг битгий алдаарай. Би одоо жишээ нь дэлхийн сансрын 7 хоногийн арга хэмжээг алдаагүйдээ би ингээ өнөөдөр маш их гоё баяртай байгаа байхгүй. Тэрэн шиг одоо миний хүүхэд хэрвээ нас нь болж исэн бол зөв үнэхээр явуулмаар л байна. Тэгээд тий 9-өөс 16 настай хүүхдүүдтэй хүмүүс маань энэ дэр маш сайн хараад хүүхдүүдээ заавал музейд нь би бас хүүхдээ авчдаг байсан. Бүр яалтчгүй нөө бидэд яриад ойлгох гэж ядаад байдаг зүйлийг айгүй хурдан ойлгоод авдаг тий. Дуртай өөртөө их дуртай тэрэндээ. Тэгээд ганцхан удаа явах л. Ганцхан удаа л явагдах юм тий. За өнөөдрийн бас нэвтрүүлгийн маань явах боломжийг олгож байгаа. Танай хамт олонд маш их баярлалаа. Амжилт хүсье. Та бүхэн маань хүүхдүүдээ бас заавал явуулаарай. Тэгээ манайта зорилго юм ч гэсэн нэгдэж штэ хүүхдүүдийг илүү шинжлэх ухаан энэ одон орон тий математик руу
ингэж хөтлөж байгаа, чиглүүлж байгаа. Тэнд ямар ч гоё юмны гоё очин ингэж асах юм билээ те мэдэхгүй шүү дээ те. Тэгээ өнөөдөр сонирхгүй байж болно. Тэр чинь эргээд нөгөө хүүхэд насаа дурсахад оч дандаа сэрэгжидэг гэдэг юм билээ. За баярлалаа. За баярлалаа. За ингээд цаашаа явхлаар өдийг хүртэл юу болсон гэхээр нэг ингээд гутлыг тий альва гутлыг хүнд нөгөө хүний тэр хэрэгцээг хангаад халтарж ундагаас нь хамгаалсан юм байна. За тэгээд хэсэг ингээд 60 жилийн хугацаанд ингээд сүүдэрт байгаад байсан юм байна тий. Тэгж жагаад үр хөвгтүүд нь тэрийг гаргаж ирээд ямар тач эн чинь өөрөө нөгөө энэ хүний төлөө гэсэн бизнес чинь ингээд цаашаа үргэлжилж байгаа байхгүй. Тэгээ явсан юм байна тий. Тэгэхдээ өөрийнхөө анхын нөгөө Reebok гэдэг нэршлээ олж авсан юм байна. Гижитал яагаад бүтэн 60 жил яваагүй вэ гэдг нь түрүүн борлуулагчтайгаа нэгдээгүй байсан үетэйгээ холбогдлоо. За одоо ингээд борлуулалт буюу жинхнээсээ ингээд зах зээл танигдаад нэрэж гаргаж ирээд тэгээд үнэхээр амжилт хийх юм бол 60 жил унтарсан байсан юм нэг гарч ихлээр ерөөсө ганцхан жилийн дотор амжилтанд хүрдэм байх гэдэг энэ жишээг авч дурдлаа. За ингээд явсан. Ингээ айгүй айтайхан яваал гэж яга болоогүй юм бол гэж хүмүүс боддог тий. Би ч бас тэгж боддог юм хаяа. Гэхдээ биднээс танаа нөгөө цаад нюансыг ярьж байгаа учраас ингээд хийгээд эхлэнгүүт биднээсийн нөгөө нэг бүүн болгож амжилт олсон хэсэг чинь нөгөө гэрийн фитнес эмэгтэйчүүдийн гэдэг ганцхан сегментийг барьчаад байсан шүү дээ тий. Тэгж жагаад 82 онд болохоор фристайл загвар руу Reebok Freestyle гэд гаргаад тэгээд эндээсээ одоо яг нөгөө жоохон буруу хөгжиж байгаа. Хит нөгөө фристайл буюу нөгөө нич маркетаа алдаад гол үндсэн хэрэглэгчээ алдаад хитрхи одоо ингээд нийтийг хамарсан. Нэг өдөр тутмын хувцсаас ялгагдахгүй бол орчиж байгаа байхгүй. Тэгээ өдөр тутмын хувцсны бизнес руу орчихлоор өдөр тутмын хувцсны өрсөлдөгч гэдэг чинь бүр олон нөхдөд байж байгаа шүү дээ. Ингээд гол нөгөө юугаа алдчихж байгаа. Фокус алдчихж байгаа тийм. Ингээд фокусаа алдснараа сүулдэ энэ Reebok ч юу гэдэг одоо би түрүү хайлаа ярьжлаа. Би гүүхтээ Reebok өмсөх юм уу яах юм. Тэгээ өдөртмийн хувцсыг жишээлбэл саксны айхтар одууд нь өмсөж рекламдах нь юу л болох юм те. Гэх мэтэр нөгөө ингээд барьцгүй болчихж байгаа байхгүй. Гол нөгөө өрсөлдөөний даваа талаа алдчихж байгаа гэсэн үг. Ингээд алдаад явж ятал харин яг эсрэгээр нөгөө Nike ч юм уу Air Max цантраа 87 онд гаргаал бүрстэ бүм болж байгаа шүү дээ. Тэгэхээр эндээс нэг ийм сургамж байгаа даа. Хитрхи нөгөө мастер руу хандаад төвлөрлөө алдаад тэгээд одоо муугаар ярих юм бол хямдхан брэнд буюу борчуудын хувцас гэдэг рүү ингээд орцсон юм байна л да. Муухаар ярих юм бол. Тэгэхээр эргээд нөгөө үлгэр дүрэл байхгүй болчдөг. Тэ? Би өнөөдөр Reebok өмсөж байна. Гэхдээ мөнгөтэй болох юм бол Nike өмснө гэж бодож явдаг хэрэглэгч чи айгу хэцүү шүү дээ. Манай хэрэглэгч гэж бодоход те жоохон муухай газтай те. Тэгэхээр тэр яг энэ дээр яриад байгаа тэр брендийнхаа төвлөрлийг алдах буюу брэнд дэлгүүршнэ гэдэг байгаа байхгүй. Тэгээд брэндээ алдаад юу болохоогоо мэдэхгүй болчихно. Тэгэнгүүт хэрэглэгч нар чинь нөгөө брэнд гэдэг чинь хизээ нэгэн цагт авахыг хүсэж идэг зүйл байх хэрэгтэй шүү дээ. Гэтэл өнөөдөртөө яах вэ гэдэг зүйл нь болчихж байгаа байхгүй. Өнөөдөртөө мөнгөгүй юм чинь аваад өмсч ийдаа гэдэг зүйл рүү орж болохгүй байхгүй. Яг энэ хэсэг дээр ингээд яг ийм нюанс санаа явагдсан байгаа. За ингээд явагдчихтал одоо яг энэ дээр чинь нөгөө Adidas, Nike-ийн том брэндүүд нь тулаан явагдаж байгаа байхгүй. За ингээд тулаан явагдахлаар яаж гэсэн гэхлээр жишээлбэл юун дээр одоо зах зээлд эзлэх хуваараа тухайн үед Nike 43%-ийг буюу 100 хүний 43% нь Nike-г авдаг байсан. 15% нь Adidas авдаг байсан. Тэ? Reebok-ыг болохоор ерөөсөө юу ч аваагүй юу вэ? 2-3% дээр л явж байгаа байхгүй. 2-3% ч баг хүрэхгүй байсан баха. Инглээр юу харуулж ийн гэхлээрээ одоо бүр Nike хитрхи том болоод эхэллээ шүү дээ. Хитрхи том болохоор түрүүн бас хоёул ярьжсэн. Нэг Nike-ийн одоо пүүз авцсан хүн одоо над чиг хүн биш бол нэг одоо Adidas-ийн цам центр өмсөх юм л да. Нэг зохимжгүй те. Гэтэ ихэвчлэн Nike-ийн пүүз авцсан хүн Nike-ийн цамцаа ч юм уу Nike-ийн малгайгаал авах юм байл та. Ингээд ерөөсөө нөгөө нэг Air-үлийн дүрмээр нэг том болцсон брэнд чинь бусдыгаа бүр ингээд сураад эхэлчихэж байгаа байхгүй. За ингээд сураад эхлэнгүүт манай Reebok-ийн тухайн үеийн зах зээлийн үнэлгээ нь юу яаж байгаа 3.7 тэрбумаас нэг 4 тэрбум долларын үнэлгээтэй байж байгаа.
Айгүйх 10 хэдэн их 80 болох нь штэ одоо Монгол мөнгөөр л тий. Тийм тэгж байна те. Тийм. Тийм. Их 80 гэж одоо ямар их мөнгө вэ? Одоо их 80 гэхэр мэдэхгүй их юм уу бага юм уу та хэлтэй. Биднээс бол их те. Гэхдээ нөгөө энэ том компаниуд бие нэгэ ингээд мерж хийгээд хөдөлж авах тохиолдолд бол эн чинь бол цухаан зах зээлийн үнэхээр нь хөдөлж авч л байгаа л да. Тэгээд энэ дотроо сонсохор бол нэх амар их мэх бас биш баха. Тэгээ мэдэхгүй наа. Яг нөгөө сайн тооцооллоо яг хий гэж бодоагүй. За тэгэхээр ямар таач ингээд тухайн үеийн үнэлгээгээр нь 3.8 тэрбум доллараар Adidas компани бодлоод авчиж байгаа. Оо, Adidas-ийг болчихлоо. Авчиж байгаа юм тий. Одоо тэр үүсгэн байгуулагч нь хамаагүй болчихж байгаа гэсэн үг үү? Эсвэл хамт ингээ явчихдаг юм уу? Ер нь бол яг менежментийн баг нь хамт орж болно. Гэхдээ худалдаа авахч нөгөө үнчийн эзэн чинь хувьцаа эзэмшигч нь солигдчихлаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр хувьцаа эзэмшигч тузаа байгуулна, туз нь гүйцэтгэх сахилаа томилно гэл ингээл явцын тунд солигдно л доо. Ер нь бол систем нь бол тэгж явна. Зүг нь. Тэгээд одоо ингээд Adidas худалдаад авчлаа штэ. Гэхдээ Adidas яасан гэхлээр ингэж байгаа. Adidas өөрөө Америкт сайн борлуулалтын сувг нь муу байсан брэнд байхгүй. Nike-аас бол хамаагүй бага байж. Тий. За. Тэгэнгүүт Adidas яасан бэ гэхлээр Reebok компаниг авснаар тэнд Америкт бэлэн брэнд болцсон, хүмүүс нь таньдсан те. Одоо чинь 80 он 79 оноос хойш гэдэг чинь 2005 он гэдэг чинь бүр юу вэ те 15 жил тэндээ ингээ оршин тогтноод аль эзэн нөгөө Америкийн зах зээл дээр танигдсан байгаа одоо борлуулалтын сувгийг шууд худалдаа авчлаа гэсэн үг байхгүй юу. Тэрнээс бол компаниг худалдаж аваад тэрний нөө хаваа сайн мэн авъя гэхээслүүтэйгээр тэрний бэлэн брэнд одоо үсчихсэн тэр борлуулалтын сувгийг худалдаж авч байгаа гэсэн үг зорилго нь. За ингээд би танай компани нэр надад хамаагүй, Reebok байх нь хамаагүй. Гэхдээ танай Reebok-ийн гээд дэд бүтц борлуулалтын дэд бүтц сайл чаналууд чинь надад хэрэгтэй учраас би тэр лангууг нь авчлаа гэсэн үг. Америкт нэг лангуутай байсан бол лангууг нь би авчлаа гэсэн үг байхгүй юу. За ингээд лангуу авцсан хүнд яах вэ гэхээр би Adidas-аа тэр лангуугаар зармаар байгаа шүү дээ. Тэ? Тэрнээс Reebok хөгжөөсэй гэж хоёр брэнд хөгжүүлэхгүй байхгүй юу. За энэ хооронд юу болж ин гингүүт нөгөө Reebok-ийн брэнд бүр байхгүй болоод нэг Adidas-ийн нэг департамент нэг бүтээгдэхүүн болоод ингээд цааш явчихж байгаа. Гэхдээ ер нь альч бизнес тэгэн штэ тий. Одоо нөгөө юу гэдэг юм те. Жохон хүнийрхүү хандцсан юм байна. Ер нь бол Reebok-тэй Adidas авчаад өөртөө л жохон бодсон юм байна тий. Ер нь өөрийг л бодно л доо ямар ч бизнес тий. Тэгээ уг нь Reebok-ийг авчихаар ч одоо тэрийг хөгжүүлэх гэж бодоагүй юм байх та. Тий, Reebok-ийг хөгжүүлнэ гэхэл үтэйгээр одоо яг бизнес төр ингэдэг штэ. Нэгдүгээрт нэг саяныхаас хоёрдугаарт болохоор бизнес чинь одоо нэг зах зээл дээр би 15% та чи 5% та байгаад битээр нийлэх юм бол 20% та болох гэж шүү дээ. Энэ 20% та болох буюу нийт зах зээл дээрх байгаа хэмжээ нь их болох тусмаа дундын R&D буюу нөгөө нэг судалгаа хөгжүүлэлтийн багийн зардал давхцсан оронтойгоо даасчих юм бол багасна. Дээр нь бит хоёрын харин хүрч үйлчилж байгаа хэсэг томорно. Тийм үү? Тэгэхээр бизнес аяг ашигтай байдаг байхгүй юу? Ашигтай байгаа. Ингээд арай дундх нь томтойгоо өрсөлдөхийн тулд дундх нь багыгаа зайлгаад тэр томтойгоо өрсөлдөхүйц том болох гэж ядаж байгаа ийм процесс байхгүй. Гэхдээ жижиг болгоныг бас авахгүй. Тэр жижигт байгаа өөрт нь байхгүй байгаа зүйл юу байгаагаа харах нь тэр байсан нь тухайн үед болохоор тэр Америк дахь борлуулалтын сүлжээ нэсэн байхгүй. Тэгэхээр би борлуулалтын сүлжээг нэмхийн тулд дахиад л одоо ингээл манай Adidas имжтэй гэж нэг дэлгүүрнэ гэж эсвэл манай Adidas им гэж 15 жилийг зарцуулахын оронд Alizé 15 жил зарцуулсан Reebok-ийн дэд бүтцийг худалдаж авч байгаа л гэсэн үг. За ингийн бодлоор дэд бүтц худалдаж авч байгаа хүн тэр дэд бүтцийн нэр ямар байх нь надад хамаагүй байхгүй. Миний нэр бол Adidas байхгүй. Тийм багаз. Тэгэхээр энийг ийм үйл явц болдгийн шүү бизнес дээр гэдгийг бас ярьж өгөх гээд ингэж яриад байгаа юм те. За ингээд Adidas авцсан, саяны зорилгоор авцсан. Тэгэхээр яасан бэ гэхээр нөгөө илүү том зах зээл рүүгөө Reebok нь явах биш, харин Reebok нь одоо гэрийн эхнэрүүдийн гутал гэдэг нэг департамент шиг болчихж байгаа байхгүй. Тэгээд тэр хавцаанаа л ингээд үлдсэн. Тэгээ бүр үхэх шахаж чинь нэр нь бүр ингээд байхгүй болох шахаж чинь те. Одоо Nike-ийн Air Jordan гэдэг загвар гэдэг шиг Adidas-ийн Reebok загвар гэдэг хэмжээд очиж байгаа байхгүй юу? Бүр жижигхэн болчихж байгаа. За энийг болохоор ингээд эхлэнгүүт одоо нэлээд уналтанд орно. Дээр нь энэ хооронд Adidas болохоор яаж ин гэхлээр брэнд нэргүй үнц нь баг борлуулалтын сүлжээ нь
сайн байгаад байгаа шүү дээ. Тэгэнгүүт яг энэ борлуулалтын брендийг чинь тэгвэл тэр үнц нь унаад байгаа брендийг чинь хөдөлж авчиа гэд 2005 оноос анх нөгөө юугаа 15 оноос Adidas брэнд Reebok гэдэг брендийг дагуулж явах хэрэггүй болоод эхэлсэн. Тэгээд зарыг гэд тэ. За ингээд 2015 оноос зарыг гэсэн зар явж буу хилцэл болж хагаад 2021 онд 3.5-аар 8-аар авч исэн компани 2.5 тэрмээр зарж байгаа. Adidas буцаага зарчиж байгаа. Буцаагаад бүр хямдхан болгоо зарчлаа тий. За тий. Одоо тэгэнгүүт мөнгөний үнцнэрээ бодох юм бол тухайн үеийн 15 жилийн өмнөх хөдөлж авч исэн юу чинь 11 жилийн өмнөх хөдөлж авч исэн үн чинь 3.8 чинь мөнгөний үнцнэрээ баг 4-5 тэрбум болох хэвээр шүү дээ. Гэтэл яг 2.5 тэрбум болчих гэхэлэр төрөний миний хэлдэг нөгөө брендийн чинь үн тухайн үедээ 3.7-оос 4 тэрбум байсан юмыг 3.8 дээр хилцэл хийгдэжсэн бол одоо Reebok-ийн брендийнх нь үн нь бүр ингээд жижигрээд түрүү ярьжсэн. Би Adidas худалдаж авсан брэндээ тим хэмжээнд унгаацсан байх гэсэн үг. Ингээд брендийг л нөгөө компани Adidas худалдаж авч байгаа компани авч байгаа байхгүй юу? За энэ компани ямар компани юу н аваад байгаа юм гэхэлэр юу байгаа шүү нөгөө брендийг хөгжүүлдэг өөрөө үйлдвэрлэгч биш тим компани худалдаж авч байгаа. Өөрөө энийг болохоор яг нэр нь болохоор Authentic Brand гэж байгаа. Brands компани гэж байгаа. Энэ ийм компани ямар бизнес хийдэг вэ гэхлээрэ нэгэнтээ ингээд нөгөө олон жилийн туршид ямар ч мөнгө аваад байгаад нөгөө жилиг гүйцэх нэг юм хугацаа хэрэгтэй байгаа нэг үе шат байна шүү дээ, тэ. Энийг туулцсан брэндүүдийг худалдаж аваад тэр худалдаж авсан брендийнхаа одоо нэрэн дээр байгаа энэ нөгөө юу гэдгийг үн цэн дээр нь зах зээлийн хүсэж байгаа бараа бүтээгдэхүүнийг хин нэгэнд лиценз өгж жагаад үйлдвэрлэдэг гэсэн үг. Ийм компани гэсэн үг байхгүй. Одоо тэгэхээр яадаг вэ гэхээр Reebok гэдэг компани нэг газар суугаад тэрний төлөө одоо ингээд нэг хуучин одоо Honda гэдэг шиг нэг хүн яг тэрнийхээ төлөө ажиллаад байж идэггүй гэсэн үг. Одоо яадаг вэ гэхээр Reebok-ийн цаана тэр брендинг Authentic Brands гэдэг групп гэдэг компани байгаа. Энэ компани яах вэ гэхээр за одоо хэрэглэгч нарт яг түрүү чи нөгөө Aerobic-ийн эмэгтэйчүүдийн спортын гутлын бүүм цаг үе ирлээ гэдэг шиг цаг үеэ судалж мэдээд за тэгвэл тэр нь одоо нөгөө дэлхийн одоо хаана тий эсвэл эмэгтэй хэрэгтэй эсвэл аль насныхан байна гэдгийг судалгаагаараа тухайн нөгөө газар нь үйлдвэрлэл тэр гутлыг үйлдвэрлэж чадах газар нь үйлдвэрлүүлээд захиалж үйлдвэрлүүлээд лиценз өгж үйлдвэрлүүлээд тэгээд тухайн зах зээл дээр шууд тэндэн зардаг гэсэн үг. За тийм компани мэдл очсон байгаа шүү. Одоо болохоор тэгээд эндээс юг шаруулах гэдэг нь яг саяны энэ бизнесүүдийг бизнесийн нэр томьёо иймэрхүү зарчмуудыг бас сэтэлжээд энэ хоёулангийн яриа сэтэлж аваад илүү судлаасай гэж бодоод энэ зүйлийг сая Reebok дээр далиндуулж ярьлаа тий. За ингээд ингэхлээр энэ компани юу хийж нэхлээрэ биднээс Reebok гэхлээр нэг гой загвар дизайнтай спорт пүүз гэхэслүүтэйгээр одоо нөгөө NFT байж болж гин гэж байгаа хгүй одоо тэр лөө орчихсон тийм ямар нэгэн юмны виртуал өмчлөлүүд гэдэг бизнесийн модель руу орчихсон байгаа тийм. За жишээлбэл биднээс нөгөө юу руу орлоо л доо метаверс руу орлоо тийм. Тэгэнгүүт Reebok гэсэн ямар нэгэн ийм тагтай янз бүрийн одоо виртуал хөрөнгө байх юм бол энэ өөрөө хүнийг зүгээр A B C D гэсэн хөрөнгнөөс хамаагүй илүү татж байгаа байхгүй. Энэ брендийг нь одоо хөгжүүлж байгаа гэсэн үг. Хөгжүүлж байгаа гэсэн үг шүү. За ингээд за дараагийнхаа юг нэг ячаад. За тэгээ. Цахим ирээдүйд хамтдаа G-Mobile компани маань ивент тэтгэ ажиллаж байгаа. Тэгэхээр хязгааргүй хэрэглээ 24K гэсэн юм урамшууллыг яг одоо зарлаад байгаа. Тэгэхээр хязгааргүй дата ашиглах, хязгааргүй сүлжээндээ ярих юм үйлчилгээ байдаг юм байна. За энэ үйлчилгээ нь бол 40 мянган төгрөгийн үнэтэй байдаг байсан бол за яг одоо та бүхэн маань 3 сарын турш сар бүр 24 мянган төгрөг төлөөд хэрэглэх юм боломжтой байна. Тэгэхээр бидний нэг компьютер утас чинь болохоор ингээл уламжлал мандаг болол те уламжлах хурд шаардал интернетийн ингээд хурд шаардаад идэг ийм цаг үед бид нар байгаа. Тэгэхээр хязгааргүй гэдэг бол маш гоё байгаа байхгүй. Одоо ялангуяа нөгөө тоглоом тоглолтог ч юм уу те. Тэн дээр чи ингээд нэг багхан хоцрогдол гарах чинь л одоо тоглоомны одоо чанар их юм уу те амжилт нь ингээд буураа явцдаг гэдэг шиг. За эсвэл одоо
интернетийн жоох их хэрэглээтэй ч юм уу байнгын одоо уцаар 24 цаг унтангаа ингээ ярьдаг хүмүүс байд юм билээ шүү дээ. Одоо тэр мэр хүмүүст бол те энэ хязгааргүй ярих хэрэгтэй учраас энэ маш боломж юм байна. Тэгээд хязгааргүй дата гэдэг нь ч гэсэн үнэхээр гоё юм. Тэгээд та бүхэн маань энэ урамшуулт хэрхэн хамрагдах вэ гэхээр шинэ хэрэглэгч болсон тохиолдолд за эсвэл урьдчилан төлбөрт үйлчлэгнээс шилжих тохиолдолд дараа төлбөртийн одоо байгаа багцаа ахиулан солих тохиолдолд за энэ хязгааргүй хэрэглээтэй багцыг авах боломжтой байна. За My G-Mobile application болон G-Mobile цэгмэн за мөн G-Mobile-ийн үйлчлэгээний салбарууд SEO-гийн бүх салбаруудаас EasySIM гэдэг дугаараа үүсгээд та бүхэн маань авах боломжтой. Урамшуулал 6 дугаар сарын 31-нд дуустал үргэлжлэх учраас та бүхэн маань энэ гоё боломжийг бас алдалгүй ашиглаад аваарай гэж зөвлөж байна. За холбогдох хугацааны дугаар нь 98 10 36 36. За G-Mobile хэрэглэгч бол 36 36. За мөн www.gmobile.mn гэсэн сайтуудаар орж болох нэ. Тэгээд хязгааргүй гэдэг энэ үгнүүд маш гоё эрхчлөө мэдрүүлж байна. Тэгээ баярлалаа танайд. Баярлалаа. За цааш нь үргэлжлүүлье. За 7 минут байгаа учраас би илүү нөгөө бизнесийн нэр томьёонуудыг ингээс тайлбарлаад өгөхийг оролдъё. За юун дээр болохоор түрүүчийн ярьсан нөгөө нэгэнтэйгээ нийлээд томтойгоо өрсөлдөх гэдэг байгаа шүү дээ. Тэрэн дээр энийг consolidation гэдэг байгаа байхгүй юу? Тэгээ энэ дээр болохоор юу болж ийн гэхлээр зах зээл дээр тоглож байгаа жижигүүд нийлээд хүчээ нэгтгэж байгаа гэсэн процесс болж байгаа. Хин хинийгээ авснаас үл шалтгаалаад ямар ч тач тоглогч нар нэгдэчихэр хүчээ нэгдэх хүчтэй болж байна. Яагаад хүчтэй болох вэ гэхлээр альч компанид нөгөө нэг supply chain буюу альва нэг юм худалдаж авах хэрэгцээ гарна түүхийдээ тий эсвэл одоо хөргөж өгөх одоо distribution юу channel манлан тий тус-тустай л нэг жижиг юм бүхэгтэй машин яваал талд явж явах биш нэгтгэжчлэр эднөөсийн өртгийг буруулчихж байгаа. Би одоо жишээлбэл чи нэг 10 пүүз хийдэг. Гэтэ 10 пүүзнийхээ уул материал даавууг нэг газараас очиж авдаг захаас. Би бас нэг 10 пүүз хийдэг. Тэрийгээ бас нэг хүнээс авдаг. Ингээ хоёулаа тэр хүн дээр 2 хүн 10 шиг гутлын материал авах гэж оролдохоор нөгөө хүн дээр айгүй олон зах зээл нь байгаа юм шиг санагдана. Хоёрдугаарт болохоор 10 дээр чи дийл хийх, хоёулаа нийлчээд бит хоёр 20-ыг авах гэж штэ гэд дийл хийх чинь хамаагүй одоо ашигтай болж хувирна шүү дээ. Худалдаа авах бит хоёрт бол ашигтай болж хувирна. Тийм үү? Дараа нь хоёлаа хийцэн 20 гутлаа нэг жижигээр 10 явж 2 машины бензин үржсэнээс хоорондоо нэгдчихэд дундаа нэг машин хөсөлчвөл бит хоёрын одоо хүргэлтийн зардал багсан тийм үү? Гэх мэтэр хоёлаа эдийн засгийн үр ашигтай ажиллачаар дээр нь хоёулангийнх нь зардаг 2 лангуу байгаа. Энэ 2 зангууаараа зэрэг нэг бүтээгдэхүүнээ зарах юм бол 2 дахин борлуулалт чинь ингээд энэ нөгөө нэг түрүүний яриад байгаа хүчээ нэгдэхийн бодит одоо ашиг нь энэ зардлаа багасгаж байгаа, орлогоо ихсгэж байгаа. Инглээр хүчтэй болж эхэлж байгаа. Мэдээж орлого ихсээд зардал нь багасаад нөгөө инновац технологийн сайжруулалтын зардал гараад ирэхлээр эн чинь бусдад өрсөлдөх чадвар чинь тэндээс үүсэж байгаа шүү дээ, тий. За энийг яг энэ тайлбарлаж өгөхөр боллоо. За тэгээд ер нь бол ингээд аливаа бизнес дээр нөгөө циклүүд байгаа. Өсөлт уналт тогтворжилт эсвэл бүр ингээд бүр үзэгдэхгүй ингээд нэг өшгөний арталд үлдчихлээ гэсэн юм үеуд байна шүү дээ, тийм. Тэгэхээр тэр болгоныг болохоор нэг 3 зүйл дээр л бариад авах байхгүй. Одоо яг энэ жишээнд авах юм. Мэдээж аливаа зүйлийн эхлэл нь тэр инженерингийн ухаан дээр гарч ирд юм байна. Өө эн чи одоо ингээд нээлт маягаар, тийм. Өө эн чи яасан гоё юм гэд гаргаж ирнэ. Одоо маа дээр тийм хүмүүс зөндөөл байгаа нэг сонсож байгаа хүмүүс. Зөндөө юм гаргаж ирчлээ. Тэгээд тэр нь яаж олонний хүртэл болох юм. Тэгээ тэндэл нэг амиа зогоогоод л те одоо манай байрны доот талын түүцэн жишээлбэл нэг гоё юм байлагт би л мэдээд байгаа байхгүй юу. Одоо чи мэдэхгүй шүү дээ те. Тэгээ очиж авахд хэцүү. Чамд очиж хөргөж өгөх гээд явах юм бол нөгөө зарснаасаа ийсэн зардалтай болчиход байгаа. Тийм ээ. Монголд бол ийм бизнесүүд зөндөөл байгаа. Айгүй гоё юм сэтчихэд тэгээ тэр бүхэн тэндээ болоод байдаг. Тэгэхээр энэ үйл явцыг давах хэсэг чинь болохоор юу вэ гэвэл одоо саяны хоёулангийн зөндөө турш ярьлаа. Тэр чаддаг мэддэг хүмүүстэйгээ хамтраач. Тэ? Хамтраад хүч болооч. Тэгээ энийг уриалгамаар байгаа нь юу гэвэл чи ганцаараа 100 төгрөгийн ашигтай ажилладаг байж болно. Би бас ганцаараа 100 төгрөгийн ашигтай ажилладаг болно. Тэглээгээд хувь ширээр харахаар чи 100% эзэмшигч. Би энэ компанийхаа 100% эзэмшигч. Хоёулаа нийлэхлээр 1000-ыг зардаг болчээ. Гэхдээ сэтгхүйд юу орж ийн гэхлээрэ чи 100% эзэмшлээс татгалзаад 50% таа болж байгаа юм санагдаад байгаа байхгүй.
Тэгээ айгүй олон хүмүүс надад би нэг тайлбарлах гэж оролддог учраас далимтлаа тайлбарлчмаар. Тэгвэл юу вэ гэвэл хамтдаа нэгдээд тэр хувь шир чинь багасах нь хамаагүй. Нийт олж байгаа нөгөө компани чинь томролт нь хэр юм бэ гэдэг дээр анхаарлаа хандуулаач. Чаддаг скиллүүд нь хоорондоо нэгдээч гэдэг байхгүй. Одоо компаниг яг нөгөө алдаахгүй авч явахад борлуулалтын, маркетингийн, санхүүгийн, технологийн, хуулийн гэдэг энэ бүх мэрэгчлүүд хэрэгтэй байна шүү дээ, тэ. Энэ бүх мэрэгдийг чинь ганцаараа сурах гэж оролдоод байвал үндсэн нөгөө хийжсэн хоёлоо гутлаа бол хизээд нь хийх юм гэдэг ийм асуудалтай манайхан тулгарчаад бүх юмаа нөгөө би чадна шиг яваад идэг бизнес эзэдүүд манай Монгол зөндөө байгаад байгаа. Тэгэхээр бүх юмаа өөрөө чадах гэж оролдохын оронд энэ чадруудтай нэгдээд тэр хувь ширүүдэд сайхан тохироод ингээд компани бүсгэчээл гэдэг уриалгыг тавих гэдэг байгаа байхгүй. Тий. За хоёрдугаарт нь нөгөө зах зээл ингээд тесэрж байгаа. Аль ч компани ингээ айгүй сайн тесрэх үе гарнаа. Тэрийг дандаа тийм байх юм шиг бодоод нөгөө санхүүгийн харилцаа алддаг. Нөгөө дэмий баах юм руу орсон. Энэ Reebok дээр бас жишээн дээр байж байгаа байхгүй. Дэмий айгүй олон салбар руу ингээд орцсон. Тэгээд үн цэн нь хитрхийн нөгөө юу лээ дандаа л ээждэн гэдэг нэг юм үн цэнүүгэмрөө ороод брэнд алдчихж байгаа. Тэгэхээр энд нөгөө түрүүний ярьсан брендийн төвлөрлөө алдагдах буюу брэнд дэлгэрсэн гэдэг ажил явагдаад байгаа. Процесс явагдаж байгаа шүү. Энэ дээр анхаараарай. Нэг гол юм хөгжиж болно л доо. Гэтэ нэг гол юм огт тавьж болохгүй шүү. Амжилтанд хүрсэн ганц юмас огт салж болохгүй. Нөгөө уулын модыг бугыг хараад гэдэг шиг морин хаяж болохгүй шүү л гэсэн утгатай. За дараанд болохоор хэрэг үнэхээр ингээд томроод сайжрах юм бол заавал бүх юмыг өөрөө хийх гэсэн байх албагүй. Босод зарим нэг яг нөгөө нууц зүйл биш, жорл биш болвол зарим нэг зүйлийг болохоор тэр үйлдвэрлэх газар нь үйлдвэрлүүлээрэ. За энийг болохоор манай Монголд жоохон хэцүү нэг ойлгоход хэцүү. А дэлхийд амсан компаниуд бол яг энэ хэрэгтэй байгаа. Америк headquarter нь одоо нөгөө юу лээ? Том толгой офис нь Америкт байлаа гэж бодоход эсвэл Англид байлаа гэж бодоход үйлдвэрлэлээ энэ нөгөө Азийн орнуудаар тавиад байгааз зах зээл рүү ойртуулаад тавьчихж байгааз. Тэгэхээр энд үйлдвэрлэлчээ тэр олон гутлыг аюулгүй, ураг татуулахгүй, хэлбэрийн алдуулахгүйгээр контейнер дэжснаас анханасаа жорын нөгөөд нөгөө яаж үйлдвэрлэх бүх материал нь өгж байгаа тэнд нь үйлдвэрлүүлчихвэл буцаад материал хятадаас аваад татаад буцаад тэндээсээ үйлдвэрснийхаа зүүжснээс хамаагүй бага зардал гардаг гэдгийг одоо гэдэг үлгэр жишээг үлгэрийг хоёлаа энд ярихыг хичээлээ. За ингээд мод ус чинь саяны 3-аар ер нь нөгөө брэнд чинь том бизнес чинь ийм 3 шатыг заавал үүрэх нь байх шүү гэдгийг л хэлэх гэсэн. За баярлалаа. Тэгээд хэрэгэлдэг хувцсныхаа түүхийг сонсох их гоё байх юм. Тэгээд улам бас хайр хүрж байна те. Одоо 1800-аад оноос хойш өнөөдрийг хүртэл ингэж явж байгаа ийм компани юм байна. Тэгээд танд их баярлалаа. Хамтаас үзэг сонсогчтой баярлалаа. Нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар Дэлхийн сансрын 7 хоногийн арга хэмжээг зохион байгуулж байсан Дүүдүү боловсролын сан маань энэ удаад International Space Camp-ыг зарлж байгаа. За мөн захин мөрөдөд хамтдаа G-Mobile компани маань ивент тэтгэж ажиллалаа. За студид бизнес судлаач Бат Эрдэнэ хөтлөгч орно хоёр ажиллалаа. За нэвтрүүлэг маань энэ ТV болоод мөндөр 107 83.3 гэсэн хос долгионоор та бүхэндээ хүрдэг. Бас эмээ аавынхаа машиных нь долгио нь бас таараагүй байл та бүхэн маань тааруулаад өгөөрэй. Тэгээд баярлалаа. Дараагийнхаа сонирхолтой дугаараар яриг уулзъя та. За баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Одмондөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Та нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100 мянган төгрөгөөр үнэлээд биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмондөр нэр дээрх Худалдаа агшлын банкны данс байгаа 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Одмондөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.